Сайн байцгаана уу? Би өнөөдөр өөрсдөө тохиолдсон эвгүй аимшигт явдлаа ярьж өгье. Манай дүү эмнэлэгт хэвтэж би ч эгчиндээ 7 хоногор болов. Манай эгчин их өлзийтэд байдаг юм л да. Эхний 2-3 өдөр бол гайгүй л байлаа. Харин дараагийн өдөр нь эгчтэйгээ өглөөний цай хийгээд л байж байхад гинт тогооны бариул пат хийтэл унаад эргээд гартал хаалгаар нэгэн шүргээд л гарсан. Доктор сонирн болоод л явчихав. Би эндээс хойш жаахан чихвцэн шинжтэй байлаа. Дараагийн өдөр нь би унтаж байхад гинэт хаалга нүддэг юм. Агч таксинд явсан байсан тул босоод хаалга онгойлгоход хинч байсангүй. Би ч гайхаж орондоо ороод хөвтөж байхад 3 цаг болж байсан байх. Яг зүүрмөглөж эхэлж байхад гэрт хойроод алхах чимээ гараад л эхлэв. Манай эгч ой 2 сартай хүүхэдтэй байсан юм. Тэр дүү маань чуйлж хаалгач чангануудад тоон дэр нэг хүүхэдтэй эмэгтэй суучгсан. Хүүхдээ гал руу шидээд л би хамаг хар үлс асгарчихсан сэрв. Эгчийнхэн маань жөглөөний цайгаа ууж байв. Би босоод эгчтэйгээ хамт цаадуулан ингэрлүү гараа тоглож байхад баахан цагаан өнгийн чулуунууд байсныг хараад энэ юу вэ гэж асуухад эгч "Энд оршуулга байдаг юм аа. Орой 3-5 цагийн хооронд энд хавар гүйж байдаг. Харин бүр амир нь манай охир хашаанд хүн нас барж байсан гэлцдэг. Сонсоод байхнаа өрн зулбаад өөрөө ч нас барсан гэхэд би ч өчигдөр оройны явдал зүуд байсан юм болов? Бодит зүйл байсан юм уу гэдгийг л бодсон. Тэр мөчл үнэхээр хэцүү байлаа.